Hey, за юу яцхан үзэгчтэй Newssack in the House энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай. За тэгэхээр 2-7 хоногийн турш Монголын хипхопын базаа мэдээлэл бичлэгээ хийсэнгүй ярих зүйл олон байна. Олон юм яриад яг шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол бидний удаан олж хараагүй рэпер Саштай холбогдож байгаа. За Сашийн хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Удаан хугацаанд уран бүтээлээ хийгээгүй. Тэгээд нийгэмдэр ерөөсөө бүр царай төрөхөж маш удаан хугацаанд харуулаагүй. Гэхдээ мэдээж энэ хугацаанд хаашаа алга болсноо тайлбарлаад яг одоо хаана амьдарч байгаа, юу хийж байгаа гэдэл нэг иймэрхүү влог маягаар иргэн ирсэн шүү дээ. Үүний хажуугаар нь цомгийн ажил болгон дуу хуур дээр анхаараад бүр цоо шинхэн уран бүтээлийг хүртэлээ цацсан шүү дээ. Санаас багшилсан байгаа. За энэ бүх хугацааны эцэст рэпер Саш Улаанбаатар хотод иргэн ирсэн байна. За өмнө 7 хоногт рэпер Сашийн хувьд өөрийнхөө Instagram дээр нэг иймэрхүү стори хийсэн. Baby mama, we can be like Rocky Brown and do you wanna make me wanna you always make me wanna 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 анхудамын өдрөний харан өвөрдөн өөрийгөө мартан ядуу байхгүй үгэлээр даран төлөв хам. За ямар ч байсан рэпер Саша Монголын хипхоптой эргээд тавтай морил гой уран бүтээлүүдийг араас нь тун удахгүй хийгээрэй. За миний хувьд бол хилээд л байгаа 2025 оны хипхоп гэхээсээ илүү 2026 оны Монголын хипхоп маш их хэмжээний анхаарлыг татж байгаа. За яагаад гэх юм бол өвжим моптойгоо стем эргээд нэгдсэн. Бэ Тамирын хувьд Америкаас ирсэн Сашийн хувьд бас эргээд их орондоо ирлээ гэдэг ч юм уу те. Ямар ч байсан ихээч бай, багаарч бай бүгд хипхоп тогоондоо бол цуглагчийн Улаанбаатар. За энэ сэдвтэ уялдуулаад шууд дараагийн сэдвтэ ороход бас нэгэн рэпер энэ 7 хоногт Монголын хипхоптой ирсэн байгаа. За энэ хэмбэ гэхлээр залуусын дунд маш бас өндөр хүлээлтийг үүсгэж гисэн байсан рэпер Дэси байгаа. За Сигийн хувьд та бүхэн мэдж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн шалтгаанаар маш удаан хугацаанд уран бүтээлээ ерөөсөө огт хийгээгүй. За цаадны хувьд энэ 7 хоногт нэгэн тайзан дээр гарч дуусан бичлэг нь манай хит хитэн сонсогчдоос ирсэн байгаа. За олон юм яриад явах вэ. Шууд дараах бичлэгийг үздэцгээе. За бичлэгэн дээр бол Сигийн хувьд бол тайзан дээр айгүй өөрийнхөө хоёр тишээ айгүй хөдөлгөөнтэй байгааг та бүхэн харж байна. За мэдээж түүний хувьд бол маш удаан хугацаанд тайзан дээр гараагүй болохоор тайзаа сансан мэдээж. За энэ бичлэгийг явуулсан сонсогчдын маань хэлж байгаагаар бол цаачин бол те ерөөхдөө тайзан дээр бол нэг тийм олон юм яриаггүй зөвхөн уран бүтээлээ дуусчаал тайзнаас буусан гэж байгаа. Нэг хахтар олон юм яриаггүй. За Монголын попод энэ 7 хоногт бас нэгэн халуухан артист эргэж ирсэн бол Дэси байлаа. Тэгээд сонсогчдод нь томоос том баярыг хүргэе. За мэдээж Саш болон Си гэдэг ч юм уу те энэ бүх артистууд эргэн ирж байна. Хамгийн гол асуулт нь цоо шин уран бүтээл, цоо шин клип, цоо шин цомог хизээвэ гэдэг асуулт гарч ирнэ. За бүр зарим нэгэн уран бүтээлчдийг харж байхад бол удаан хугацаанд эргэн ирчээд ерөөсөө огт шин дуу хийдэггүй. Тэгээд хуучин дуугаараа л ингэж амьдраад идэг. За манай хоёрын хувьд бол миний бодож байгаагаар аль хэдийн цоо шинхэн уран бүтээлүүд нь бэлэн болчихсон одоо клипний ажилтай барыг явж байгаа болов уу гэж бодож байна. Яа, мэдээж юу болохыг цаг хугацаа бидэнд харуулад өгнө. За ямар ч энэ 7 хоногт Дэситэй холбоотой нэг юмрхүү мэдээлэл цацагдлаа. За мэдээж манай сүүгийн бичлэгийг бол ирчүүд илүү их үздэг. Энэ мэдээлэл маань ирчүүдэд зориулсан булан гэхүүдээ нөгөөдгөндөө жоохон сэтгэд хангалуун болсон хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар зориулж байгаа шүү. 27 жилийн түүхтэй баталгаатай, найдвартай гажд манлан эмнэлэг дээр ирчүүдийн амин чухал эрхтэн мисийн болон мисийн бус аргаар томруулж байна. Хэрвээ та мис заслаас зайлс хийдэг бол филер тарилга, галт хугацааны үр дүнг чухалчилдаг бол суулгацыг сандуулгаж байна. За тэгээд ирчүүд минь иймэрхүү амин чухал асуудлаа хамгийн гол нь баталгаатай, найдвартай газрыг сонгоорой. Энэ бүхнийг нэг дор цогцлоосон 27 жилийн түүхтэй гажд манлан эмнэлгийг зорин очоорой. За бичлэгний дараагийн сэдв бол рэпер Гүн Сортой холбогдож байгаа. За рэпер Гүн Сорын хувьд хар тамхины хохирогчд нэртэй подкастын хамгийн сүүлийн дугаарын зочин болсон байсан. За энэ дугаарыг үзээгүй хүмүүс байх юм бол та бүхэндээ үзээрэй гэж уриалж гин тэгээд санал болгож гин айгүй гоё дугаар болсон байсан. Гүн Сорын хувьд бол айгүй гоё нууж хаалгүй ямар ч хэлбэргүй тун дэжгүй ярьжээ. За зарим нэгэн залуусын хувьд бол өвсийг Монголд зөвшөөрөх ёстой гэж маш ихээр ярьдаг шүү дээ. Тэр үзэл бодол дээр ч гэсэн айгүй үнэнч байдаг. Харин рэпер Гүн Сорын хувьд тэр хүмүүстэй зориулж тун дайжгүй тун донжийн олсон хариултыг хэлсэн гэж За цаачин тэгээ яг юуг хэлчихв те хэдүүлээ дараах аудиог нь сонсцгоё. Зарим залуучууд өвсийг ер нь зөвшөөрсөн дээр гэл одоо олонний танилаас ч юм уу ярьчлаа л да. Тэг хий ажиллах. Тэг бүгд өвс татчих юм бол хий ажиллах. Хин гоё байх. Тийм ээ. Бүгдээрээ тэг ялаа алуулдаг шүү дээ. Бид чи 3 сая л шүү дээ. Яаж Монголд өвс зөвшөөрнө гэж бодчих. Тийм болохгүй шүү дээ. Босод гоё орнуудыг бож олон. Тэгэхээр тэр хийж байгаа бас яг л бидний амжилтыг тулах гарсан байна шүү дээ. Бид чинь дөнгөж л одоо ажилласан бас нэг баг 30 жил төгч байгаа.
Яаж би хааш одоо үс татлаа гэнгүүт нөгөө хэдэн төгөлбөр болоод байна шүү дээ. Нөгөө бүр нөгөө тийм. Яг зөвшөөрлөө гэхэд за хүүхдээ шоронцгой болд юм ээ. Тэнгүүт нөгөө мөс зүсэнд үл одоогийн үсч болох шүү дээ. Татдаг шүү. Үс болчихлоо тийм. За миний хувьд бол яг энэ сэдв дээр ерөөсөө огт ам нээж байгаагүй. Гэхдээ мэдээж хүлийн зөвшөөрч болохгүй гэдэг үзэл бодолтой байдаг. За энийг би бас яг яагаад ингэж бодож байна вэ гэдгээ та бүхэнд нэг товч тодорхой тайлбарлаад өгье л доо. За мэдээж манай Монгол улсын хувьд бол хүн ам цөөтэй, эдийн засаг, боловсрол, нийгмийн системийн хувьд бол айгүй сул дорой улс шүү дээ та бүхэн мэдж байгаа. Мэдээж манай Монгол улсад те энэ бүхнийг хянах систем, эмчилгээ, боловсролын орчин ерөөсөө бэлэн бус байгаа. Мэдээж те ингээл бусад зөвшөөрсөн том орнуудчиг судалгаа, хяналт, дэмжлэгийн ямар ч бүтэцгүй байж ч зүгээр л кул харагдахын тулд зүгээр л илэрхийн тулд хэрэглээд эхлэх юм бол эн чинь ерөөсөө эрхчлөө биш сүрэл болж хуурнаа. Тэгэхээр ерөөсөө товчоор хэлэх юм бол Монголд тэр асуудал нь өвсөндөө ерөөсөө биш, бодисондоо биш, зүгээр л ухамсар болоод нийгмийн системдээ бэлэн биш байгаадаа л байгаа. Яг өнөө цагт Азийн маш том орнууд хүртэл видеог яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ? Нийгэм нь бэлэн, систем нь бэлэн, төр нь маш сайн ажилладаг, хяналт сайтай. Гэхдээ тийм байгаа ч гэсэн яг яагаад энэ зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ? Бодгол асуудал. Энэ сэдв бол ерөөсөө no joke шүү залуусаа. За дараагийн сэдв бол Монголын хип-хопын цоо шинэ уран бүтээлүүдтэй холбогдож байгаа тун удахгүй гарах гарцсан ч байд юм уу те. За өнгөрсөн 7 хоногт бол ойрын хугацаанд уран бүтээл хийгээгүй рэпер Марагийн хувьд бол цоо шинэхэн уран бүтээлийг цацсан байсан. Тэгээд найз болон андын сэдвтэй тун дайжгүй дуу болсон байлээ. Та бүхэн ороод чектэйн сонсоорой. За харин тун удахгүй гарах маш солиотой байж болох клип нь рэпер Limit King-ийнх байгаа. За цаадны хувьд бол та бүхний зарим нь мэдж байгаа шүү дээ. 21 Bullet хэмээх өөрийнхөө битаасан цомгийг тун удахгүй гаргах гэж байгаа. За миний хувьд бол цаадлуучин өөрөө бичээд тэгээд цоо шинэхэн дууных нь яг клипнийх нь хэсгүүдээс нь авсан байгаа. За клипээс нь харахад бол тэ эргэн тойронд нь маш олон нүцгэн юмс байсан. За бүр маш олон шүү. Монголд бас маш ховор клип болох хаа. За энэ бичлэгээс нь сонсож байхад бол энэ дууны хувьд Club Banger төрлийн дуу байх шиг байна гэж бодож байна. Цомгийнх нь соло дуу тэгээд энэ сарын сүүлээр ерөөхдөө цацагдах өндөр магадлалтай иймэрхүү дуу юм байлээ. За тэгэхээр бидний хувьд бол Limit King-ийн цоо шинэхэн уран бүтээлийг эх 7 хоногт бол баг хүлээн аваад сонсож байгаа. За дараагийн уран бүтээл нь маш их анхаарлыг татаж байгаа рэперийн хувьд бол энэ жил бас prime time дээр явж байгаа рэпер Гинжин байгаа. За энэ жилийн хувьд бол рэпер Гинжинтэй юу ярих вэ? 2025 он бол магадгүй түүний карьерийн хамгийн өргөлжил болж байна. Түүний хувьд бол энэ жил маш олон уран бүтээлийг цацсан, цомгоо хийснийхаа дараа шууд цоошин клипийг задсан, цомгийнхоо зарим нэг дуунуудаас одоо бүр клипчүүдэд явж байгаа. За миний сонсноор бол өөрийнхөө цомгийн 200% гэдэг нэртэй дуугаа аль хэдийн клипчүүлсэн, тэгээд тун удахгүй цацагдана гэсэн шум мэдээлэл байгаа. За рэпер Гинжингийн хувьд бол маш олон ажлын дараа ерөөсөө зогсох бодлого, амрах бодлого байгаа бололтой өөрийнхөө стори дээрээ шараа тайлангаа шав гэдэг шиг л нэртэй стори хийсэн. За энэ сториноос сонсоход бол цаадны чинь цоо шинэхэн дуу нь Вандэтэй хийсэн дуунууд тун удахгүй цацагдах юм шиг байгаамаа. Ямар ч цаа одоогийн байдлаар бол студид дээр хоолоогоо бичүүлсэн микс мастерын ажилд явж байгаа. Учителшин усан би надад шарахгүй Үшлэн удаа гомдоосон түүнээс нэгнээс шарахгүй Үхэл ларцал иргээс хашир хүүтэй жарахыг Өөрийн зарлаг болсон мочор түүний төлөд ажиллах Хилэж надад чи намайг ямаран Хилж бити хатан нэгний ховын орон зайн Хинч хавахгүйгээр бүгдээрээ ямаран Чиш буцаачихгүй минь мэдэж мэн За Гинжин болон Ванди хоёрын хувьд бол 2022 онд Only One хэмээх нэртэй дууг хийж байсан. За үүнээс нь хойш бол 3 жилийн дараа ахин нэг удаа хамтралыг хийж байна. За энэ удаагийн хамтрал нь бол нэлээд хип-хоп өнгө аястай байгаа нь бол шууд сонсогдчихжээ шүү дээ. Тун удахгүй энэ дуугаа клипчүүлэх байхаа магадгүй рэпер Гинжин бүр клипчүүлсэн ч үж магадгүй шүү. Цааш аюулгүй хурдан ажиллаж байна. За тухайн хоёр артист бол хоёулаа ирэх жил стадионд тоглолтоо хийж таарах байхаа рэпер Гинжин 5 сарын 30-нд 100-100-гийн headliner артист болоод тоглолтоо хийх бол рэпер Вандигийн хувьд бол Вандибо хамтлагийн 10 жилийн ойн тоглолт гээд бас стадионд тоглолт хийж таарах баха. За бас эх жилийн хувьд бол рэпер Тамир стадионд тоглолтоо хийж магадгүй гэдэг ч юм уу. Энэ шоу entertainment стадионы тоглолтын өрсөлдөөн бас их анхаарлыг татж байгаа. За тэгээд ямар ч 7 хоногт рэпер Гинжинтэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За дараагийн сэдв бол хип-хоп culture-д хамгийн чухал үүрэг оройлтой тооцогддог DJ-ийн зах зээлтэй холбогдож байгаа. Монгол болон Солонгосын DJ-ийн зах зээл. За мэдээж DJ гэдэг бол хип-хоптой салшгүй холбоотой зүйл. Тэгээд сүүлийн үеүүдэд
бол Монголд асар олон DJ нэр гарч ирж байна. За мэдээж хипхопоос гадна те клабын соёлд хамгийн их нөлөөлөх зүйл бол яа харахгүй DJ. Монгол DJ нэрийн маань ур чадвар бол сүүлийн жилүүдэд асар хурдцтай өсөж байгаа. Бүр төрөл төрлийн хөгжим тоглодог DJ нэр бүр тусдаа гарч ирж байгаа шүү дээ. За энэ сэдвний эхлэлд бол би яагаад Солонгос DJ-ийн зах зээлтэй холбогдож байна гэж хэлсэн бэ гэхлээр 10 сарын 31 болоод 11 сарын 1 буюу эх 7 хоногийн 5 дахь хагас өдөр зайсан хийл дээр Солонгосын DJ нэрийн эсрэг Монгол DJ гэсэн DJ батл болгож байгаа тун солиотой шоу болно. За Солонгос болон Монголын DJ батлыг зохиож байгаа Entertainment юу гэх юм бол FTC Entertainment гэдэг бас миний таньдаг залуучууд байдаг тэдний зүгээс бол зохиож байгаа. За өмнө нь бол те маш олон ажил дээр ажиллаж исэн, маш олон прожектын ард гарсан туршлагатай хүмүүс. За Солонгосын зүгээс бол 2 эрэгтэй болон 2 эмэгтэй DJ нэр ирж байгаа. За DJ-ийн бүрэлдэхүүн нь бол DJ Mango, DJ Arrow, DJ Kinda, DJ Black Pog хэмээх бүрэлдэхүүнтэй ирж байгаа юм байна. За энэ дундаас бол хамгийн фэвритээр бол DJ Black Pog. За энэ залууг бол нэрлж болохоор байгаа хамгийн ур чадвартай. За Монголоос бол DJ Гана, DJ Төксө, DJ Баяра, DJ Үлэнти хэмээх бүрэлдэхүүнтэй орж байгаа юм байна. За энэ дундаас бол мэдээж манай DJ Баяра брогийн хувьд бол хипхоп салбараа төлөөлөн оролцож байна. Студийн бараг л шоу болон дээр цаашин тоглодог доо. За шоуны кейсийг та бүхэндээ харуулж ин тэгээд ерөнхийдөө бол 4 раундтай явах юм байна. За энэ шоуны онцлогийг би түрүүн та бүхэндээ хэлсэн шүү дээ. 10 сарын 31 болоод 11 сарын 1 гээд 2 өдөр зайсан хийл дээр болно. Гэхдээ энэ 2 өдрийн хугацаанд бүхэл бүтэн 8 DJ нэрийн ая болон сетүүд хөгжмүүд ерөөсөө давхцахгүй гэж байгаа. Одоо жишээ нь 10 сарын 31-нд явж исэн хөгжим болоод сетүүд 11 сарын 1-нд давхардаж тоглохгүй гэдэг нь бол надад маш гоё санагдсан. За тэгээд UBX Soul DJ Battle шоуны плейдийг та бүхэн Portal-ийн минээс худалдаа авах боломжтой. Энгийн тасалбарын хувьд бол 49 мянган төгрөг, тэгээд backstage буюу те яг DJ нэрийн ард зогсох тасалбарын нь бол 350 мянган төгрөг гэж байгаа юм байна. 10 сарын 31, 11 сарын 1 гэдэг чинь эх 7 хоногийн 5 дахь хагасны өдөрт харж байгаа юм байна л дээ. Нөгөө л нэг манай клабууд байгаа шүү дээ те. За тэднүүсийн таксны нь бол 30 мянган төгрөг шүү дээ. Гэхдээ ердөө 19 мянган төгрөг илүү төлөөд дотроо уух юм нь арай илүү хямдхан бүхэл бүтэн Монгол болон Солонгосын 8 DJ батлыг бол үүсгэх нь шүү дээ. Төрөл бүрийн хөгжимтэй. За тэгэхээр мэдээж сонголт бол ойлгомжтой биз. 10 сарын 31, 11 сарын 1-нд зайсан хил дээр уулзцгаая. За дараагийн сэдв бол Gangbang Ганга болон Амар улд нартай холбогдож байгаа. За хэрвээ та бүхэн санаж байгаа юм бол би 2-7 хоногийн өмнөх базаан дээр ярьжсэн шүү дээ. Gangbang хамтлагийн хувьд Солонгос улсад очоод өөрсдийнхөө бие даасан тоглолтыг хийсэн. Гэхдээ тэднүүсийн тоглолтыг зохион байгуулсан Entertainment-ийн зүгээс бол хоол ундан ч байд юм уу те байрлах газрын хувьд бол ялж тохирсноос тэс өөр байсан гэдэг зүйлийн талаар бол цаа чи ярьсан. За тэгээд үүнээс гадна цаа чин бол өөрийнхөө Instagram story дээр хэлийн чандад тоглолт зохион байгуулдаг Корея, Жапан, Америк, Австралийн Entertainment нэртэй хүмүүст хэлэхэд гэж байгаа. Ерөнхийдөө бол нэг энэ асуудлыг хөндөд өөрийнхөө үзэл бодлыг бол сторигоороо дамжуулан илэрхийлсэн гэх юм уу да. Харин үүн дээрээс нэг асуудал гэх юм уу те нэг иймэрхүү зүйл үүссэн. Gangbang тоглолтыг Австрали улсад зохион байгуулсан Амар улд хэмээх залуу одоо манай суугаар дамжуулан мэдээлэл хийж байна. За түүний хувьд бол Австрали улсад Gangbang тоглолтыг зохион байгуулсны дээр ямар ч асуудалгүй яг хэлсэн ярьсандаа байрсан гэдгээ бол дурдсан. За тэгэд мөн өөрсдийнх нь Entertainment-ийн нэр хүндэд хаалтсан хэрэгээр бол Gangbang Гангааг бол тодорхой хэмжээний цагдаагаар шалгуулах болно. За нэг иймэрхүү зүйлийг бол ярьсан. За дуучин Гангагийн сторинд хариу тайлбар өгье. Одоо ахын дэсээс юу болчих вэ асууж байна. Энэ асуудлаас баяна ямарч хамааралгүй хэллээ. Тэгээд Австралид одоо Entertainment-ийн бий болж таарч шиг байна. Тэгээд өөрөлдөн холбогдоод бас асуусан. Тэгсээ энэ хүмүүстэй ингээд уучраа олоход гэсэн үрж хэлээ биштэй. Ирж бичиг бодтой бил. Блоклоод алга болсон. Мөнгөд бидний болохоор 2 жилийн хугацаанд 14-5 тоглолт олон уран бүтээлчтэй хийсэн. За guys I start мөвчийг даваад тишээ. Мөвч 200 дэдүүн ач юм тий. Тэгэхээр энэ хүмүүс бидрийг ямар хуу төвшөнд ажилтгийг бас мэднэ. Тэгээд нэг ч удаа гэрэн дээр мөнгө төгрөний ямар нэгэн асуудал гарч байгаа бидэд аль ч улсад тоглолт хийсэндээ уран бүтээлчтэй ой байлгадаг. Өөрсдөө ч хэлэх баг. Тэгэхээр ингээд бидний талаар юм худал мэдээс тараалж олон хүмүүсийн хийж бүтээсэн зүйлийг өгөөсгөж жагаад харамсалтай байна. Тэгээд бидний орцсон шалгадаг газар шалгуул үнэн мөнгөний тогтоолгоно. Тэгээд гагаад хатж хэлэхэд чи хамт ингээд юм хийсэн хүмүүсээ бити хэмжээнд бодлоо зохиож голно. Муулаа тий. Тэгээд орцсон чиний талаар би 30 секунд бас яг үнэнчээ ярихад бүх юм бас айгүй сонирн болно шүү. Тэгэхээр юм ярьж байгаа хэлж байгаа юм аа жоохон бодож ярих хэрэгтэй байна.
бичлээ да. За түүний ярьж байгаагаар бол Gangbin гангагийн өвдөлтөд ерөөсөө танай entertainment-ийг хийлээгүй гэж хэлчихэд ерөөхдөө бол блокигээд алга болсон. За нэг иймэрхүү зүйлийн талаар ярьж байна. За гангагийн зүгээс бол хамгийн гол асуудал нь Корея, Япон, Америк, Австрали гэдэг бүгдийг нь ерөөхдөө тий хамруулж ярьснаас болж энэ асуудал үүссэн болов уу гэж харагдаж байна л та. За гангагийн хувьд бол тухайн үед энэ сторинуудыг хийгээд тэгээд төд удалгүй устгасан юм байна. Харин мэдээж та бүхний мэдж байгаагаар тухайн стори болон тухайн мэдээлэл нь бол манаас угаар цацагдсан. За манаас үгийн зүгээс бол ямар нэгэн entertainment-ийн нэр хүндэд огт нэр цохож халдаагүй. За яг энэ үйл явдлаас хойш бол Gangbin хамтлагийн зүгээс ямар нэгэн стори, гангагийн зүгээс бол ямар нэгэн стори мэдээллийг бол ерөөсөө огт хийгээгүй. Ерөнхийдөө бол ингээд тагуулсан. За харин эсрэгээрээ амар олдын зүгээс одоо бид нэр Австралид маш олон хүмүүсийн шоу хийсэн. Нэг ч удаа гэрэн дээр асуудал үүсгэж байгаагүй. За нэг иймэрхүү зүйлийг бол ярьж байгаа. За тэгээд энэ 7 хоногт Gangbin ганга болон амар олд нартай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв рэпер Flat холбогдож байгаа. За рэпер Flat холбоотой нэгэн сенсацтай мэдээлэл өнгөрсөн 7 хоногт бол тун анхаарлыг бол татсан. Гэхдээ олон мэдээгүй мэдээж. За үүнийг нь ярьж эхлэхээс өмнө рэпер Flat холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг хэдүүлээ юу байна? Жохо ухаж үзье л да. За рэпер Flat-ийн хувьд бол сүүлийн маш олон сар ямар ч уран бүтээлийг хийгээгүй ерөнхийдөө маш нам гүн байдалтай байгаа та бүхэн мэдж байгаа. За ерөөсөө ойрын хугацаанд бол дуу уран бүтээл цацаагүй байна гэдэг нь энэ шийдийг ерөөсөө хийхэ болцсон гэсэн үг биш шүү дээ. Авдрын ёроолд бол нэлээд олон цацаагүй дуу байгаа бололтой. За хэдүүлээ тэгээд дараах бичлэгийг үзцгээе. Хотын төвийн boys хот толгойд нүхтэй зүг Эндэр шунаа дунд жахан бүгд нойр мөн Чама там над там бэн ерөнхий яхан диулт миний хамаа түрэн би Пүсийн нүдийг хит чавар түрхгүй Тулсан газар чиний хүмүүс түрхгүй Дүүлэн дүүн дод юу бигсэн нутагтай Хизээ шинж доор орохгүй удаа шудартай Хаан бүсэн үзэн хам өсөн утгатай Дүнэр тагаа нийлэн тэдэр харин хотготай Тэгээ яавама Дэсэн даавама Дасэн сай хама Дэсэн даавама Дэсэн даавама Утудор хама Дэсэн даавама Утусаа baby Ушусаа baby Ушусаа baby That's what's up baby За энэ мэдээлэл маш олон дуугоо цаачин цацаагүй бэлдчихсэн байж байх бол өндөр магадлалтай байна. Мэдээж зах цухаасаа яг хизээ цацагдахыг мэдэхгүй 11 сарын дундуур аль эсвэл 26 оны 1-2 сараас цацагдах байхаа. За би бол ерөөхдөө тэгэж бодож байна. За одоо хэдүүлээ шууд түүнтэй холбоотой гол мэдээлэлтэй орын өнгөрсөн 7 хоногийн хагасаа өдөр лойчсон пари гэдэг нэртэй пари болсон шүү дээ. Та бүхэн мэдсэн баха. Маш олон рэперүүд очиж дуулсан. Бас маш олон залуучууд очиж үзэж сонирхсан байлээ л дээ. За яг энэ үеэр бол лойчсон пари тараат ч үгүй юм те. Дундуур нэгэн хоёр рэпер хоорондоо бол гадаа асуудлыг үүсгэсэн байна. За хэдүүлээ ямар ч байсан дараах бичлэгийг үзцгээе. За бичлэгт бол рэпер Fla болон рэпер Rookie-нэр гарч байгааг та бүхэн харсан байх. За асуудал бол яг юунаас үүснэгийг нь мэдэхгүй. Гэхдээ хоёр рэперийн хувьд бол тодорхой хэмжээний согтолтой харагдаж байна. За шууд энэ олон хүний дэргэд гадаа ил цагаан иймэрхүү асуудал үүсгэж ийн гэдэг бол тэ ерөнхийдөө бол нэлийн сериосны асуудал үүссэн байх магадaltaй. За мэдээж яг энэ үйл явдлын үрч гэдэг юм уу тэ үйл явдлын дараа бол хоёр рэперийн зүгээс ямар нэгэн story ч гэдэг юм уу пост ямар нэгэн мэдээлэл ерөөсөө юу ч хийгээгүй. За одоо хүртэл тэ 7 хоног өнгөрчихсөн байхад хүртэл нэг рүүгээ ямар нэгэн байдлаар огт story хийгээгүй. За тэгээ цаашдаа энэ beef ч гэх юм уу тэ бол ямар нэгэн байдлаар үргэлжилж магадгүй гэж бол миний бодлоос бодож байна. Яг уран бүтээлийн төвшөнд дараагийнхаа дуун дээр болтой нэг хальт ганц хоёр мөр нууц байдлаар ингэж шингээдэг ч байд юм уу. Ганц хоёр панчлайныг шууд дууныхаа завсараа шууд утгаар илгээдэг ч юм уу. Нэг иймэрхүү зүйл бол болох хаа. За ер нь бол гадуур маш олон хүмүүсийн ярьж байгаагаар шуум мэдээ гэх юм бол ер нь л тэр өнгөрсөн 7 хоногт болоод өнгөрсөн лойчсон парын дээр нэлээд олон асуудал хөшигний ард үүссэн юм шиг байгаа юм л да рэпер хоорондын. За тэгэд мэдээж өнгөрсөн 7 хоногт гарсан Монголын хипхопын хамгийн том сенсацтай мэдээг бол яах аргагүй үүнийг гэж онцлохоор байна. За энэ beef бол тэ яг тухайн цаг үедээ бүх асуудлаа шийдээд дуусгасан байж болно. Аль эсвэл хөшигний цаанаас үргэлжилж магадгүй. Үзэгч та бүхэн бас яг энэ халуухан сэдвээр яг ямархуу үзэл бодолтой байна вэ? Комент хэсэгт сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Манай сувгийн 65.4% нь огт subscribe даралгүй үздэг юм байлээ. Тэм учраас садуусаа манай сувгийг subscribe дарж дэмжээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарахаар битгий мартаарай. Suck out. Түрэштэй.